1986 оны Солонгосын нэгэн жижигхэн гэр бүлд энэхүү үйл явдал эхэлнэ. Уг хоёр хос маань дөрөв хувцсны бизнес эрхэлдэг бөгөөд эхнэр нь хэлгүй юмсанжээ. Харин энэ охин бол тэдний ганц охин болох Юми. Тэднийд язгууртан гэмээр нэгэн Америк цэргийн эхнэр ирж Юмид хэсэг хугацаанд хичээл зааж өгөхөр болдог. Америк бүсгүй Юмид төгөлдөр хуурын чадварыг эзэмшүүлж мөн англи хэлийгч бас тодорхой хэмжээгээр сурган тэгээд бас эсрэг талдаа өөрийнхөө сэтгэл хөдлөл болон нүүрний хувирлыг хэрхэн удирдахыг зааж өгч гин. Америк бүсгүй явахдаа Юмид ганц л зүйлийг захиж гин. Энэ бол сэтгэл хөдлөлөө удирдах тухай байв. Тэгээд кино маань 1994 он руу шилжинэ. Энэ үед Юми маань дунд ангийн сурагч болсон байдаг. Юми маань балетад явдаг бөгөөд найз нь түүнээс үнэхээр 2 сарын дараа балетад орхиж байгаа мó гэж асуув. Юми тиймээ гэхэд тэгвэл чиний тухай гараад байгаа тэр онцгой цуу яриа үнэн болчихно шүү дээ гэв. Тэр цуу яриа нь Юмигийн ядуу ээж нь хэлгүй учраас Юмигийн гэр бүлийнхэн төлбөрийн дийлэнхийг гаргах гэж байгаа гэдэг цуу яриа байв. Уг цуу яриа нь үнэн боловч Юми маань орой ааваасаа гуйсаар байгаад балетаа үргэлжлүүлж явахаар болдог. Тэгээд Юми маань балетаа үргэлжлүүлж явснаар тэмцээнд ялсан байдаг. Үүнээс үзэхэд Юми маань хийн гэснээ заавал гэдэг зантай болохыг харж болно. Тэгээд 1999 он болж Юми маань ахлах ангийн сурагч болсон байв. Тэрбээр удахгүй төгсөх анги бөгөөд түүний сонгосон мэргэжил уран зургаар явах байлаа. Уран зургийн чадвараа нэмэгдүүлэх гээд дугууланд хүртэл явсан боловч нэг л болж өгөхгүй байлаа. Дугуулангаа тараад гарч иртэл машин дотор түүнийг нэгэн залуу хүлээж байв. Уг эрэгтэй бол түүний биеийн тамирын хичээлийн багш юм. Тэгээд Юми маань завсарлагааныхаа цагаар хүртэл биеийн тамирын багштайгаа уулзаж хоол иддэг байлаа. Зөвхөн хоол идэхээрч зогсохгүй илүү гүнзгий харилцаатай болох нь уг дүр зураглаас харагдаж байна. Гэтэл нэг өдөр түүнийг багш нарын өрөөнд дуудуулж гин. Бусад багш нар тэр хоёрын харилцааг мэдсэн байв. Энэ багш нь хүртэл ичигчгүй энэ сурагч миний толгойг угаасан л гэж авч байлаа. Энэ явдлаас болж төгсөх ангийн сурагч байсан Юми сургуулаасаа хөөгдөж Сөүл рүү нүүхээр болдог. Тэгээд Юмигийн аав нь нэг сургуультай ярилцаж арай гэж гуйж оруулахаар болж шинэ орсон сургуулийн багш нь түүнийг элдв янзын асуудал гарахгүй чимээгүй хүн шиг төгсөөрэй гэж анхааруулв. Юмигийн аав охиндоо хажуу өрөө түрээсэлж өгөөд хэрэгтэй зүйлээ аваарай гэд мөнгө үлдээгээд яв. Сурагчдын хувьд маш чухал шалгалт болох их сургууль орох сурагчдын шалгалтын хариуг тарааж өгч байв. Юмигийн царайны хувирлыг харахад унсан нь ойлгомжтой харагдаж байлаа. Тэгээд 2000 он болж Юми их сургуулийн хуваарай авч чадсангүй. Утас дугуйр нь түүний эцэг эхээс дуудлага ирнэ. Аав нь сургууль соёл нь яасан бэ гэж асуухад Юми сургуулийнхаа хуваарийг авч чадсан гэж худлаа ярив. Тэгээд ямар ч хамаагүй нэг сургуулийн нээлтэн дээр очиод эцэг эхийгээ дуудсан байлаа. Юмигийн аав ээж хоёр охиноо оюутан болсонд ихэд баярлан охиндоо бэлэг хүртэл өгч тэгээд ч зогсохгүй байрны эзэнт нь хүртэл манай охиныг сайн харж хандаж байгаарай гэж хэлв. Юми аав ээжийнхээ өгсөн сургалтын төлбөрөө их сургуулийн шалгалтанд бэлддэг дамжаанд явахаар төлж гин. Маргааш нь өөртөө адилхан хажуу өрөө төрөөсөлдөг нэг охинтой танилцжээ. Түүнийг Живон гэдэг бөгөөд тэр охин Юмид хэд хоногоос манай сэтгүүлчийн ангийн хүүхдүүд уулзаж хоол идэцгэн чи нэг сургуулийн чинь хамт явж болно шүү гэж хэлв. Тэгээд дамжаандаа сууж байтал өглөө шинэхэн танилцсан найзаас нь мессеж ирхэн тэр. Уг мессеж дээр манай сэтгүүлчийн ангид түр зочлооч пицца идэцгээе гэсэн байв. Тэгээд Юми би бараг анх удаага ингэж олноороо хооллож үзэж байна гэж хэлв. Бусад оюутнууд яагаад гэж асуухад би гадаадад Америкт сурдаг байсан болохоор бас аав маань тэнд бизнес эрхэлдэг юм л та гэж хариулв. Тэгээд Живон Юмид бүлгэмийнхээ бодолкийг өгч бүлгэмдээ илсүүлэн авлаа. Маргааш нь Юми сургалтын дээр шалгалтаан өгч байв. Тэр дахиад шалгалтандаа бүтлгүйджээ. Оройн Живоны хэлээд байсан сэтгүүлчдийн ангийн цуглаан болдог. Юми өөрийгөө дүрслэх урлагийн ангийн шинэ оюутан гэж танилцуулна. Оюутан залуус бүгд түүнд алга тарцгаана. Тэгээд олны дундаас нэгэн залуу Юмиг маш онцгой ширтээстэй. Бүр түүнийг гадаа байхад нь хүртэл олж очиод яриа өднө. Тэр хоёр цуглааныг түр орхин хамтдаа сууцгаан юм ярьж байв. Залуу Юмиг харан шууд л үнсэж орхив. Тэр өдрөөс хойш 2001 он болж тэр хоёр үерхэд 1 жил болсон байлаа. Тэд болцсон суухад найз залуу нь түүнд солилцооны оюутангаар Америк явах болсноо хэлдэг. Тэгээд Юмиг хамт явахыг санал болгов. Дараа өдөр нь Юми эцэг эхтэй сургуулийнхаа онцлог оюутнаар шалгаран Америк руу хэлний бэлтгэлээр явах эрхтэй болсон гэж худлаа хэлдэг. Бэлтгэлгээр биш байсан болохоор аав нь жоохон тэмхэн байсан ч Юми урдын адил гуйдаг зангаараа ааваасаа бас л гуйж шалж эхлэв. Үзэгдэл солигдоход Юми найз залуутайгаа онгоцны буудлын дээр билетээ бичүүлж байлаа.
Тэд нисэлгээ хүлээн сууж байтал найз залуугийнх нь утас дугаран ярихаар түр холдов. Тэгээд залуугийн ээж нь ярьж би сургуулиас чинь наад охины чинь тухай асуулаа. Ерөөсөө Юми гэдэг охин сурдаггүй гэж байна. Яг одоо наад охиноо орхиод хурдан ганцаараа нис химэн хашгичв. Тэгээд үзэгдэл солигдоход Юми онгоцны буудлын дээр ганцаараа орхигдон үлдсэн байлаа. Тэр үйл явдлаас болж Юми гэртээ ганцаараа бүгэн хит хонсон байлаа. Түүний утсанд яаралтай дуудлага ирнэ. Аав нь нас барсныг хэлв. Тэгээд түүнийг Америкаасаа яаралтай ирэх боломжтойг нь асуув. Юми байдаг хурдаараа очисон боловч аль хэдийн бүх зүйл нэгэнт оройтжээ. Яг үнэндээ Юмигийн аав нь хорт хавдартай байсан бөгөөд нэг л өдөр гинэт ухаан алдаж унаад тэр жигтэй бурхны оронд заларчээ. Үүний дараа Юми эцэг эхээс үлдсэн ганц хөрөнгө болох хувцсны газраа зархаар утас зохин сууна. Аавынхаа хөдөлдөг байсан орлогын дэвтрийг хараад Юмигийн эцэг эх өөрсдөө хэдий хэцүү амьдарч байсан ч Юмиг юугаарч дутаалгүй тогтмол мөнгө явуулдаг болох нь тэмдэглээстэй харагдана. Оройн Юми сөөвл рүүгээ буцах хэрэгтэй болж хөгжлийн бэрхшээлтэй ээжигээ таньдаг эгчтэй даатгаад явлаа. Эцгийгээ нас барснаас хойш Юми бүхэл төрлийн ажлыг хийж гэр орноо тэжээх хэрэгтэй боллоо. Хар бор ажил хийж явсаар нэг л мэтгэд 2007 он болжээ. Түүний Gmail ажлын ярилцлаганд орох мэйл ирсэн ба тухайн ажилтай очиж уулзахаар явна. Түүний орох ажил тавилгын музей бөгөөд тухайн музейн эзэдийн гар хөл зарагдах ба музейгээ хариуцаж ажиллах ажлууд байлаа. Харин энэ ягаан костюмтэй бүсгүйг Ана гэдэг. Энэхүү дээд зэрэглэлийн музейн эзний дураараа ганц охин ба Америкт сурч төгсөөд саяхан ирсэн байлаа. Ана бүсгүй түүний материалыг ахлах үйлчлэгчид өгөөд явв. Сургууль соёж төгсөөгүй Юмигийн материалыг хараад музейн захирал инээд нь хүрч байв. Тэгээд Юмид би хоцрох болон чөлөө авах хоёрыг үздэггүй гэж хэлээд ажилд авахаар болов. Үзэгдэл солигдоход Ана бүсгүй ээжтэйгээ ярилцсан сууж байв. Ээж охин хоёр орой музей дээрээ уулзалттай ба ээж нь түүний хувцсыг хэд задгаа байна гэж хэлэн бохимдов. Тэгээд Юмиг Анагийн гэрлүү очиж аятайхан өмсөг хувцс авчир гэж хэлээд явуулав. Юми Анагийн тансаг зэрэглэлийн байранд орж ирэн ойр орчныг харан биширч байв. Үргэлжлүүлэн түүний үнэтэй хувцсны өрөөлөв орж толны өмнө байгаа өндөр өсгөтийг өмсөж өөрийгөө баян болсон мэтээр төсөөлөн бодож байлаа. Ээж охин хоёрын уулзалтч болж өөрийнхөөрөө дэггүй байдаг Ана их л даруухан болсон харагдана. Үүнийг холоос ажиглан харж буй Юми нэгэн зүйлийг сурах аятай. Цаг хугацааж харавсан сум шиг өнгөрч Юми тэднийд ажиллаад аль хэдийн 3 жил болжээ. 2010 он. Юми эцдийнхээ бичиг баримтыг зохицуулахаар Анагийн гэрт ирэв. Анагийн бичиг баримтыг авч явахдаа түүний Америкт төгссөн гэрчлэгийг олж харна. Тэгээд бичиг баримтаа аваад явах гэж байтал Ана түүнд цаг бэлгэлнэ. Үзэгдэл солигдоход Ана түүнийг жолоочоор дуудуулсан байлаа. Юми Анаг машинд нь суулгаж Ана хэсэг юм ярьж байгаад согтсондоо унтаад өгнө. Гэрлэн тохион дээр төр зогсоход Юмигийн ээжээс мессеж ирсэн байлаа. Мессежэн дээр ээж нь мессеж бичиж сурсан, маш их санаж байна гэж бичсэн байв. Маргааш нь Юми удаан уулзаагүй ээждэрээ очих гээд захирлаасаа чөлөө авахаар хүлээн зогсоно. Тэгээд захиралдаа чөлөө авах тухайгаа хэлтэл захирал нь маш их уурлаж түүнийг толгой төрөгийг загнаж гутамшигт байдалд оруулав. Өдийг хүртэл өөрийнхөөр нь бүх зүйл болдог байсан тэрээр хүнд байдгаа эцэг ихтэй ч загнуулж үзээгүй Юми паникнд орсон байлаа. Тэгээд Юми Анагийн гадаад паспортны хугацаанд дуусах төгөж байгааг хэлтэл чи өөрөө мэдээд зохицуулгээд түүн рүү унгаачихв. Юми газраас паспортыг аваад буцаж явж байхдаа хангалттай доромжлол гэж бодон нэгэн зүйлийг шийдэв. Тэрээр ажил дээрээ ганцаараа үлдсэн байх ба цүнх аван кассанд байсан бүх орлого Анагийн гадаад паспорт, Америк төгссөн их сургуулийн гэрчлэгийг хулгайлан цөөнхөлж чимээгүйхэн бодрох цасан дунд зүгтэн отов. 2 дугаар хэсэг. Бүхэл зүйлд тулгамдсан Юми яруу санд руу алхана. Хэлхүүч гисэн түүнд ганц үлдсэн хүн болох ээж дээрэн очих гэж Сөүлээс хөнчөн орох автобусыг хөлөгтэй зэрэгтээд яг амжид суулаа. Үзэгдэл солигдоход Юми ээж дээрээ ирж хонсонд харагдана. Ээж нь түүнд амттай хоол хийж өгөхөөр босч явсны дараа өрөөнд үлдсэн Юмигийн утсанд маш их аваагүй дуудлага мессежүүд ирсэн байлаа. Тэрээр зүгээр л юуж бодохыг хүсэхгүйгээр бүгдийг нь устгаж орхино. Тэгээд Юми утаснасаа сэтгүүлчийн ангийн оюутан байсан Живоны дугаарыг олж харна. Залгаж үзтэл Живон хуучин дугаар дээрээ хിവэрэ байлаа. Ихэд хоногийн дараа удаан уулзалтаагүй хоёр уулзалтаж хоол идэцгэн сонин сайхнаа ярилцсан сууна. Живон сэтгүүлч болсон байх ба Юмигээс чи тэгээд энэ хугацаанд Америкт байж байгаад ирв үү? Ингээд бүр ирсэн үү гэж асуухад
Тимээ Америктаа сураад ирсэн. Тэгээд юунаас эхэлж хийхээ мэдтгүй гэж Юми худлаа хариулна. Живан түүнд миний таньдаг нэг хүн гайгүй том сургалтын газар ажиллаулдаг юм. Чи тэнд цагаар багшлаад үзэх үү? Энэ зэргийн боловсралтай байхад чамайг шууд лавандаа гэж Юмид ажил санал болгон туслав. Оройн Юми нөгөө ажлын анкетыг бүглэж байв. Боловсролын төвшин гэсэн хэсэгт сургууль төгсөөгүй Юмид бичих зүйл олдсонгүй. Бодол болон суусны эцэст гинт шийдэж хогийн саванд байсан Анагийн Америк дахь их сургуулийн гэрчлэгийг гаргаж ирэн анкета тэр чигээр нь Анагийн нэрээр бүглэж орхив. Маргааш нь нөгөө ажилдаа бичиг баримтаа өгөхөд ийм өндөр боловсралтай хүн манай сургалтын газрыг зорж ирнэ гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг байна гэсэн ухааны юм ярьж Юмиг шууд л ажилд авчихв. Тэгээд Юми түрүүний ярилцсанд орохдоо өмссөн үнэтэй хувцас түрээсийн газар нь буцааж өгч байв. Тэгингээ өмнө нь Ана түнд бэлгэж байсан цагийг зархаар үзүүлв. Гэтэл худалдагч уг цагийг үзээд хэдэн жилийн өмнө ийм цаг нар хуурамчаар ловер гэд нэлээд л шуугаан дулаан болж байсан. Танд энэ цагийг өгсөн хүн уг нь мэдгэл ёстой доо. Жохон тиймхэн л хүн байж тээ гэж хэлв. Юми гэртээ ирсэн байх ба түүнд улсын бүртгэлийн газраас шуудан ирсэн байлаа. Уг шуудан дээр таны Юми гэснээр Ана руу солих хүсэл зөвшөөрөгдлөө гэсэн утгатай байв. Маргааш нь Юми энэ тэнхийн маш олон сургалтын газруудын багш нартай уулзаж зөвлөгөө аван суун. Тэгээд тэр багш нараас мэдэж авсан зөвлгөөгөөрөө шинэ ажил дээрээ шавнартай багшилж байв. Үзэгдэл солиотоход Юми ээж дээрээ ирэх ба ээж нь түүнийг даанч таньсангүй. Ээжийг нь асарч байгаа ихч. Тэр одоо чамайг хинбэ гээл бодоод сууж байгаа. Чамайг санах гэж бараг 30 минут зарцуулах байх. Сүүлийн үед ой тогтоолт нь улмал муудаад байна гэв. Нэг сайн мэдэн тэдний хувцсны газарт орон дахин төлөвлөлт хийгдэхэр болсон байх ба Юми үүнд гарын үсэг зурхаар ирсэн байлаа. Бас энэ ихчтэйгээ ярилцаж ээжигээ асрамжийн газар шилжүүлэхээр шийдэв. Маргааш нь Юмиг захирлан дуудуулж нэг хүнтэй танилцууллаа. Захирал нь чи энэ хүнийг таньж байна уу? Чамтай Америкт нэг сургууль сурж байсан чиний дээд курс гэв. Тэгтэл Азар нөгөө дээд курсын ихч нь намайг мэдгүй байхаа намайг төгссөний дараа илсэн байх гэж хэлв. Тэгээд Юми би одоо ингэж хичээлтэй гэд гараад явлаа. Үзэгдэл солигдоход Юми өөртөө брендийн хуучин хувцас авч байв. Юмигийн утас дугарж шавь нь маш баяртайгаар сургуультаа тэнцсэн гэдгээ хэлдэг. Энэ үзэгдлээс харахад Юми өөрөө ийм мэдрэмж авч үзээгүй болохоор түүний сэтгэл санаа нэг л сонирн болсон харагдана. 2012 он болж Юми Ана нэрээр багшилж амьдраад 2 жил болжээ. Ажлаа тараад нөгөө Америкт дээд курс нь байсан ихчтэй уулзна. Тэр ихч нь Юмид их сургуулийн багшийн нэг оронтой байгаа. Чи багшилж үзэх бодол алгуу гэв. Юми түүний саналыг хүлээж аван багшлахаар болов. Дүрс шилжихэд Юми хувцсны газарт оруулаад олсон мөнгөөрөө шинэ байранд орохоор байр үзэж байлаа. Тэгээд уг байрандаа сарын түрээсээр орохоор болов. Оройн Живантай хамт уулзаж Живан түүнд сэтгүүлч болсон ч гэсэн ажлын байрандаа үнэхээр сэтгэл дундуур байдгаа бас Юмигийнх баян байнга гадаад явдаг болохоор түүнд нь атаархаж явдгаач хэлдэг. Тэгээд архиндаа согтсон Живаныг Юми гэрт нь хүргэж өгөөд явлаа. Дараа өдөр нь Юми хамт ажиллах их сургуулийн багш нартай хоолнд орж байв. Тэд бүгд л Юмиг магтан ярьцгааж байлаа. Цаг хугацаа ч өнгөрч 2013 он болжээ. Юми их сургуулийн багш болсон харагдана. Сайн байцгаана уу? Намайг Ана гэдэг. Нэг улирлын турш та бүхэнд хичээл заах болно гэж өөрийгөө танилцуулна. Оройн Юми сонь сэтгүүлээс судалгаа хийж сурсан зүйлээрээ өглөөнөө нь хичээлээ заадаг байлаа. Завсарсны дараа цайны цагаараа нэгэн багштай хооллонгоо юм ярин суун. Уг багш Юмид Ана профессороо та хараахан гэрлээгүй байгаа биз дээ. Чэ Жиюн гэд IT-ийн инженер захирал байгаа. Та түүнтэй танилцаад үзэх үү? Гэрлэх хүн хайж байгаа юм л та гэж нэгэн залууг санал болгов. Оройн Юми IT-ийн компани Чэ Жиюны тухай интернетээс хайж үзээд нэлээд хөрөнгөтэй нөлөө бүхий хүн болохыг олж мэддэг. Тэгээд жихүүнтэй танилцахаар уулзалт товсон байлаа. Тухайн залуугийн ярианы өнгнөөс үзэхэд жоохон онгиройдөө бас нууцлаг санагдана. Юми өөрийгөө гэрлэлтэнд нэх яарахгүй байгаагаа хэлтэл тэгвэл хоёлаа яг 3 удаа уулзаад үзье. Тэгээд гэрлэхгүйгээ чи шийд гэж хэлв. Уг уулзалтын дараа Юми Живантай уулзаж IT-ийн компани жихүүний тухай мэдхүү гэж асууна. Живан сэтгүүлч болохоор иймэрхүү хүмүүсийн тухай сайн мэдэж таарч түүний ярианаас үзэхэд жихүүнтэй уулзаж болохоор санагдана. Үүний дараа Юми жихүүнтэй уулзаж цагийг хөвгчлөлтөй өнгөрөөж харагдана. Үзэгдэл шилжихэд Юми асрамжийн газарт ээж дээрээ ирсэн байлаа. Ээж нь Юмид би чиний тухай зүүдэлсэн. Миний зүүд нь чи маш гонигтай харагдаж байсан. Тэгээд маш их уйлаад л байсан. Зөндөө уйсан. Яагаад уйсан бэ гэж асуув. Юми үүнийг сонсоод жоохон эвгүй болж ээждээ уух зүйлийг өгөөд яв.
Энэ явдлаас хойш 2015 он болж тэр хоёр эцэг эхээ танилцуулж хурмын тухай ярилцгааж байв. Харин Юми энэ хоёр хүнийг эцэг эхийнхээ дүрт тоглоулан хөсөж бас л тэднийг хуурж байлаа. Тухайн уулзалтын дараа Юми тэдний хөлсийг өгч дараагийн удаа гаднах өнгө төрхөндөө илүү анхаараарай. Хуурамч гэдэг чинь мэдэгдээд байна гэсэн утгатай зүйл ярив. Тэгээд тэдний хурмын өдөр болж бүхэл бүсгүйчүүдийн мөрөөддөг шиг хамгийн тансаг дээд зэрэглэлийн хурмыг тэмдэглэв. Хурмын сүүлээр тэд дурсгалд зургаан татуулж байлаа. Тэгээд жихүүн болон аав нь нэгэн хүүхдийг дуудаж авчран хамт зургаан даруулв. Уг нөхцөл байдлаас үзэхэд энэ хүү жихүүний нууц хүү шиг мэдрэмжийг төрүүлж орхино. Солонгосын нөлөө бүхий хүний эхнэр болсон Юми хэдэн 10 саяар үнэлэгдэх байранд амьдран гэрийн үйлчлэгчтэй болсон байлаа. Үйлчлэгч эзэгтэй таны хурмын зургийг хаана өлгөх вэ гэхэд гутамшигтай ийм зураг хэрэггүй далд хий гэв. Лифт онгоохот Юми өөрийн мөрөөдөж байсан баян амьдралдаа амьдарч хүсдэг байсан брендийн гутал хувцас зүгээр л өдөр тутам шиг өмсөж ганган цагаан бенз хөлөвлөн давхин одно. Жихүүн Юмиг ажлын уулзалтаараа хамт дагуулan ирсэн байлаа. Тэгээд тэдний ярианаас жихүүн ус төрд өрсөлдөх гэж байгааг мэдэж авдаг. Цаг хугацаач явахын хэрээр 2016 он болж Юмид одоо дутуу зүйл байхгүй болжээ. Баян нөхөртэй хөөрхөн залуухан профессор багшийг бүгд л дуртаяа бишрэн харцгаана. Дээд зэрэглэлийн уулзалт цуглаанд хүртэл түүний тухай дурдахгүй байхын аргагүй байлаа. Үүний дараа Юми Живонтой хоол идэн сууж байлаа. Юми Живонд нөхөр маань ус төр гэж гүйгээд уулзах цаг зав бараг байдаггүй. Яг үннийг хэлэхэд би түүнийг ус төрдөл орохгүй байгаасаа гэж боддог гэв. Живон яагаад гэхэд бүх хүмүүс бидний тухай мэддэг болчвол хэцүү гэв. Тэгээд зөөгч тэдэнд 350 мянган воны десерт авчирч өгөв. Үүнийг харсан Живон ихэд гайхан ийм үнэтэй юм идэхэд үнэхээр хайран юмаа гэж хэлв. Үзэгдэл солигдоход жихүүн улс төрд хүч үзэж байгаагаа холбогдуулан сурагчдад тэтгэлэг олгон зарлаж байв. Тэгээд тэтгэлэгт хамрагдсан сурагчдын төлөөллөөс нэгэн сонсголгүй охин гарч ирж үг хэлэх ёстой байлаа. Гэтэл тэр охины дохионы хэлийг орчуулах ээж нь ирсэнгүй. Юми уг асуудлыг сонсоод би нэг хийгээд үзье гэж хэлээд охинд туслахаар очино. Гэтэл охин үг хэлхээсээ сандран гинт зогсоно. Юми түүнд хандан зүгээрээ энд чи бит хоёроос өөр хинч дохионы хэл мэдэхгүй. Тийм болохоор буруу зүйл хэлчихвэ гэж айх шаардлагагүй гэж охиныг зоригжуулна. Охин Юмигийн ачаар амжилттай үгээ хэлдэг. Уг дүр зурглалыг харсан жихүүний толгойд нэгэн зүйл бодогдно гэлтэй. Гэхдээ ашиг сонирхлын талаараа үйл ажиллагаач дуусч Юми гэртээ ирсэн байлаа. Тэр машинаасаа буун лифт рүү алхана. Лифтний 23 давхар дээр дараад байж байтал гинэт лифт онгойн жинхэнэ анаа дүрээрэн ороод ирж гин. Булавч бултайн даравч далтайн гэдэг шиг Юми нүрээ хаашаа нухаа мэдэхгүй байж ядна. Гэтэл нэг зүйлийг анзаарсан Ана түүнийг таньж "Чи Юми мөн биз дээ?" гэж хэлв. Хэцүү нөхцөлд орсон Юми яахаа мэдэхгүй хий дэмийл хөшиж орхилоо. 3 дугаар хэсэг. Яахаа мэдэхгүй хөшиж орхисон Юмиг Ана бүр лавшруулан харан шууд таних орхихон тэр. Ана түүнээс удаан уулзсангүй шүү. Энд ажиллаж байгаа мүү гэж асууна. Балмагцсан тэрбээр юу ч хариулсангүй. Тэгээд Ана түүнээс хариулт хүлээлгүйгээр шууд л үнтэй гутлыг нь хараад энд амьдардаг болохыг мэдж авна. Юмигийн гэрийн 23 давхар дээр лифт онгоохот давхараа анзаарах цөхөөгүй хөшиж орхисон Юмиг Ана буухгүй мүү гэж хэлнэ. Түүнийг буусны дараа Ана ёж тань аргагүй харан үлдэнэ. Ийм явдал болно гэж төсөөлөжгүй явсан Юми гэртээ орж ирэн шокийн байдлаасаа гарч ядна. Гэхдээ нэг зүйл нь Юмигийн хэдэн жилийн өмнөх хулгайг Ана мэдээгүй байлаа. Үзэгдэл солигдоход Живон ажлын шугамар нэгэн хүнээс ярилцлага авахар хүлээн зогсоно. Гэтэл тэр хүн нь Юмигийн хуучин найз залуу нь байлаа. Нэг сургууль байсан болохоор тэр хоёр ч бие бинийгээ танин хэсэг хугацааг ярилцсан өнгөрүүлнэ. Юмигийн хуучин найз залуу гадаадад бизнес эрхэлдэг байх ба түр хугацаанд Солонгост ажлын шугамар ирсэн байлаа. Тэр хоёр хөнхөөн зүйлс ярилцсан ярилцлага дуусгана. Дүрс шилжихэд Юмигийн нөхөр жихүүн сонгуульдаа нэр дэвшин үг хэлж байх ба харин Юмигийн бодолд саяхны явдал нь санаанаас нь гарч өгөхгүй сэтгэлийн зовоо. Сонгуулийн танилцуулгын дараа гишүүдэрээ бүгд хоол идцгэн сууна. Жихүүнийг хаач явсан бэлэг тэмдэг болон суух Юми жихүүний улс төрийн нэгэн гол бүрэлдэхүүн мэт. Анханасаа л жихүүн гэрлэх хүн хайж байна гэсэн нь улс төрийн ашиг сонирхлын бодолтой байжээ. Уулзалт дуусан Юми гэртээ орох гээд явж байтал Анатай дахиад таарчхав. Тэрбээр хажуугаар нь өнгөрөхдөө чи суглаанд хожчихоо юу гэж даажигнан яван одно.
Тэгээд Юми Анагийн ажилдаг байхдаа хамт ажилдаг байсан нэг дүүрүүгээ залгана. Анагийн ар гэрийн нөхцөл байдлын тухай асуухад музейн захирал буюу Анагийн аав өнгөрсөн жил тархины судас найрагслаар нас барж Ана харин гэрлэлтэд цуцлуулахаар сарын өмнө Солонгост ирсэн нь энэ байлаа. Юми ажил дээрээ хүртэл тархаа мартан яах вэ гэдэг бодол толгоонд нь эргэлдэнэ. Тэгээд Живоны амардаг өдрийг гинт санаад дахиад хамт идэхээр авч очино. Юми Живоноос яагаад улс төрийн сэтгүүлч болохыг хүссэн юм бэ гэж асууна. Тэгтэл Живон улс төрд гарсан хүмүүс байнга л худлаа ярина. Худлаа ирсэн баригдахаар ард түмнээсээ уучлалт хүсч мэддэггүй. Тийм болохоор үүнийг олон түргэх над чиг хүн хэрэгтэй шүү дээ гэсэн утгатай зүйл ярина. Үүнийг сонсон Юмигийн царай бүр л барааж орхилоо. Оройн гэртээ орж ирэхэд түүний нөхөр Жихүүн хан өрөмдөн хурмын зургаа өлгөж байлаа. Юми Жихүүн тандан хоёулаа нүүж болохгүй юм уу? Цон хонгоодог гэрт амьдрмаар байна гэхэд бүх хүмүүс л ийм газар амьдрахыг хүсдэг шүү дээ гэж хэлэн түүний яриаг тоосонгүй. Тэгээд Юми би Живонтой уулзаад ирлээ. Түүний ажлын байр нь жоохон тийм юм шиг байна. Чи түүнийг аятайхан том компанид улс төрийн сэтгүүлчээр оруулаад өгөөч гэхэд тэр асуудалгүй харин чамд тавих болцол байна. Улс төрд нөлөө бүхий хүмүүсийн эхнэрүүдтэй уулзаж сайн дотонс гэж хэлэн Юмиг бас л улс төрийнхөө нэгэн эд хэрэглэгдэхүүн болгон ашиглана. Үүний дараа Живоны утсанд шууд дуудлага ирэн түүний орох гээд орж чадахгүй байсан компаниас шууд ажлын санал хүлээж авна. Юми нөхөртэйгээ лифт рүү ороход Анагийн ээж лифтэн дотор утсаар ярьж байлаа. Гэмт хүн гэлбэлзэн гихчээр Юми бас л нүүр буруулан байж ядна. Анагийн ээжийн ярианаас сонсоход тэднийх аав нас барснаас хойш нэлээн өрөнд орсон нь сонсогдно. Тэд доороо гараажтай хүлээж байтал тэдний жолооч нь жоохон хоцорч ирэв. Жолооч уучлаараа захирлаа замд осол гараад хоцорчлоо гэхэд Жихүүн түүнийг элдв янзын үгээр зэмлэж байснаа шууд л түүний хөл рүү өршгөлөн зодож эхлэнэ. Юми түүнийг болооч гэхэд чи зүгээр дуугаа тийшээ зогсож бай гэж тушаав. Юми энэ хугацаанд Жихүүний жинхэнэ төр төрхийг одоо л мэдвүү гэлтэй харагдана. Тэгээд Жихүүн жолоочийг зодож дуусаад та ажлаас халагдсан гэж хэлээд машина унан давхин одлоо. Үзэгдэл солигдоход Юми гэртээ орохоор лифтний өмнө ирсэн байв. Лифтний тоог харахад дээрээс бууж ирж байгааг мэдэн Юмид айдас төрнө. Юми ямар ч эргэлзээгүйгээр 23 давхар руу шатаар алхахаар шийдлээ. Энэ мэтчлэн тэрбээр Анатай таарчгүй гэсэн айдастайгаа нүүр тулж ядан өдөр болгон шахуу шатаар алхахыг сонгодог байв. Тэгээд ингэж явсаар 2016 он болж арай гэж шатаар алхан гэртээ орж иртэл Ана түүний гэрт нь ороод ирчихсэн хүлээж байх нь тэр. Тэгээд түүнлүү Ана гэж хаягдсан шуудан харуулan хинийхэн болоо гэж бодсон чинийх байжээ гэв. Тэд ч зогсохгүй шуудан дээр байсан тэрний багшилдаг сургууль руу залган бүгдийг мэдэж авчээ. Анагийн өөрийнх нь бичиг баримтаар Юми энэ хүртэл яваад ирсэнд Ана итгэж ядан байлаа. Живоны хэлсэнчлэн худалч хүн уучлалт гуйдгүй гэдэг шиг Юми Анагаас уучлалт гуйсангүй. Ана Юмид чи энэ бүгдийнхаа төлөөсийг төлөх ёстой гэж хэлэн Юмиг яах ёстойгоо бодож байлаа. Тэгээд Юми Анагийн өмнө сүгдэн надад энэ бүгдийг зохицуулах хугацаа жоохон өгөөч гэсэн утгатай зүйл ярихад Ана Юмигээс 3 тэрбумыг нэхэн чадахгүй бол шүүхээр шийдвэрлэнэ гэж хэлв. Үүнийг сонсоод Юми боломжтой зүйл хүсэлтэй надад юу ч байхгүй гэж хэлв. Тэгтэл Ана энэ зэргийн мөнгөөр харин боловсрал худалдаж аваад болж байгаа юм шүү. Надаас сулгаалсан амьдралаа мөнгөөрч болтугай төл гэж хэлэн явлаа. Яг энэ цаг үедээ зэрэгцэн Жихүүн ажлын түлшүүдтэйгээ Белаар тоглож байв. Тэд хоорондоо Жихүүний улс төрийн карьерийг дээшлүүлэх тухай ярилцаж байх ба нэг хамтрагч нь танаа ихнэрч гэсэн ямар нэгэн хандивын сан байгуулад үзвэл таны карьерт ч гэсэн зүгээр юм биш үү гэж хэлнэ. Орой болоход их хэмжээний мөнгөний асуудалд орсон Юми бодол болон суухад гэрийн системд харуулаас дуудлага ирэн захирал машиндаа унтсан байна гэж түүнд дамжуулна. Юми нөхрөө гэртээ оруулахаар доош бун машиныг онгойлгоход Жихүүний хажууд нэгэн эмэгтэй бас хамт унтаж байлаа. Юми тэднийг орхин хаалгыг хаан цагдаа руу залган согтуугаар жолоо барьсан гэж мэдүүлж орхино. Маргааш өглөө нь Юми юу ч мэдээгүй юм шиг яагаад цагдаа ирсэн бэ гэж түүнээс асууна. Жихүүн ч онцгийн зүйл бишээгээд нэрээ чиний нэрээр тэтгэлийн сан байгуулах гэж байгаа гэж хэлв. Юми үүнд нь дургуутсахад одоо удахгүй сонгуул болох гэж байна. Бидний амьсгал хүртэл утга учиртай байж ич үнэлгээ сайн аавна гэв. Тэгээд яг энэ үед Жихүүний шинээр авсан туслага орж ирэн өөрийгөө танилцуулна. Нэг сонин зүйл нь тэр туслагын нэр бас Юми байлаа. Үзэгдэл шилжихэд орондоо унтаж буй Анаг ээж нь цохин сэрэн. Ээж нь түүнд бичиг үзүүлэн музейгээ зарж идээд мөнгөний салхинд хийсгэсэнд уурлан нэхнэ. Ана ч ээжийнхаа өдөөс би тэр 3 тэрбумыг чинь өөрөө мэдээд олчих нь гэхэд ээж нь ч бүр уурлан түүнийг өстөж авах нь тэр.
Энэ үед Юми 3 тэрбумыг хаанаас олох вэ гэж бодол болон сууж байтал Америкт дээд курсэнд байсан гихэгч орж ирнэ. Тэгээд Юмигээс энэ ажлыг хийгээд дуусгаад өгөөч гэж гуйна. Юми жаахан дурамжхан байсан ч өөрийн мэдлгүй хэдийг өгөх юм бэ гэж асууж орхино. Тэр их чинь чи мэдж байгаа штэ. Мөнгөөр юу гэж хийх вдэ? Тэглээч чи чинь мөнгө хайран гих хүн биш шүү дээ гэж хэлв. Нөгөө талд жихүүн хотын даргын сонгуулийнхаа хувийг харж байх ба өрсөлдөгч наман түүнээс 0.4% зөрүүтэй байгаад сэтгэл дундуур байлаа. Тэгээд Юми гэртээ ирсэн байх ба үйлчлэгч нь түүнд эзэгтэй манай хүү маргааш гинт хагалгаанд орох болчихлоо. Маргааш нөгөөдөргээд 2 өдрийн чөлөө төр авч болох уу гэж гуйв. Юми өөрийнхөө дураар ингэж чөлөө авч болохгүй шүү дээ. Маргааш оройны гэрт болох уулзалтыг яа гэв. Үйлчлэгч миний оронд сүүжин ирнэ. Та танин штэ гэхэд Юми гинт амар уурлан үйлчлэгч рүү баахан хашигчж орхих нь тэр. Ууг дүр зурглалаас үзэхэд Юмигийн хэдэн жилийн өмнө захиралдаа загнуулан гутамшигт байдалд орж байсан үйл явц яг адилхан санагдана. Юми уурандаа туслахаа орж ирснийг ч анзаараагүй байлаа. Тэгээд гинэт ухаан орон та чөлөөгөө аваад явдаа гэж хэлнэ. Туслах нь жихүүний тушаалаар Юмиг ээлжилт уулзалт руу дагуулan явахаар ирсэн байжээ. Юми туслахтайгаа уулзалт болох газраа ирсэн байх ба жихүүн туслах руугаа зочдыг ирснээс хойш 10 минутын дараа Юмиг дагуулan оруул гэж мессеж бичсэнийг туслах нь уламжлан хэлнэ. Юми машин дотор хүлээн суухдаа өөрийгөө ч гэсэн хэдэн жилийн өмнө ийм байсныг бодож байлаа. Уг бодлыг нь сарниулан туслах нь гарч ирэн түүнийг уулзалт руу дагуулan оруулна. Уулзалт ч эд дундаа явж байхад тэдний туслах нь яаралтай орж ирэн жихүүний жихэнд нэгэн чухал зүйлийг шивнэлээ. Нөгөө хэсэгт Ана алдсан мүзэгээ эргэж очиж байв. Сандал дээр суун тэрбээр утсаа гаргаж ирэн интернетээс Ана гэж бичээд хайж үзэхэд Юмигийн зураг гарч ирэн түүний эрдмийн зэрэг тэр чигээрээ гарч ирэв. Үүнийг харсан Ана нэг л дохгүй мэдрэмжийг авч орхино. Маргааш ч болж үзэгдэл Живоноор эхэллээ. Юмигийн хуучин найз залуу түүнтэй уулзахаар дуудсан байлаа. Тэгээд Живон таныг надтай уулзах шаардлагатай байна гэхэд чинь үнэхээр гайхаж байлаа гэв. Залуу Живонд Юми бит хоёр яагаад салсныг чамд хэлэх хэрэгтэй байх гэж бодоод гээд утсаа гаргаж ирэн Юмигийн зургийг үзүүлээд Юми мөн бидтэй гэж хэлв. Живон ч тиймээ гээд танд эвгүй байх болов гэж бодоод хэлээгүмаа гэв. Залуу үргэлжлүүлэн энэ одоо надад нэг хамаатай биш ч гэсэн тэр яаж яваад Америк сургууль төгсч ирснийг мэдэхгүй ч тэр чиний доод курсын оюутан биш. Бас тэр хуурамч оюутан байсан гэж хэлж орхих нь тэр. Үүнийг сонсоод Живон мэл гайхан хоцорно. Үзэгдэл машиндаа суух Юми рүү шилжлээ. Тэрбээр Анатай таарлцчихгүй гэхээс өдөр болгон түгшиж түүний нэгсэн 3 тэрбум Юмигийн хувьд маш том толгойн өвчин болж байлаа. Юми машин дотроос уцаар яран гарч ирэх Анаг ажиглан сууна. Гэтэл Юмигийн толгойд Ана л байхгүй бол гэсэн адын бодол төрж Ана цаашаа уцаар яран явж байхад нь ямар ч сэтгэл хөдлөлгүй болсон Юми араагаа дээрүү шилжүүлэн хаазаа хөлөөрөө тултлан гიშгэж Анаг чиглэнэ. 4-р хэсэг. Юми Анаг машинаараа дайрах гэж байсан ч огцом торомзлон түүний зориг даанч хүрсэнгүй. Яасан хийж чадхааргүй вэ гэж Ана түүний хор шарыг улам малтана. Үзэгдэл шилжихэд Юми нөхөр болох жихүүний тушаалаар нэгэн гишүүний их нэртэй уулзан юм яран сууна. Төрөүний явдлаас болоод угийн сэтгэл санаа нь авах юмгүй байгаа Юми тухайн уулзалтандаа жоохон ёс зүйгүй авирлаж орхидог. Ярианы төгсгөлд баян хатагтай гадаадад явж байхдаа таныг гинт санаад авсан гэж ууттай зүйл бэлгэллээ. Тэгээд баян хатагтай би ингээд явъя дагээд тооцоогоо төлөхөөр касс руу очлоо. Юми юу юм бол гээд задлаад үзтэл брендийн цүнхэн дотор маш их хэмжээний бэлмөнг хийсэн байх нь тэр. Энэ нь баячуудын мэдлэх арга бололтой. Баян хатагтай кассан дээр зогсож байхдаа Юмигийн ёс зүйгүй бүдүүлгийг нь гайхан уцаар ярина. Угийн лимон хэрэгтэй байсан Юми тухайн уулзалтанд бүдүүлэг авирсандаа харамснуу гэлтэй харагдаж байв. Уулзалтын дараа Юми машинда Ана хүлээж байлаа. Тэгээд Ана гарч ирэхэд түрүүний олсон мөнгөө Ана руу сарвайн 100 сая орчим болно. Миний хийж чадах дээд хэмжээ ийм л байна. Гэхэд Ана мөнгийг шидэн мөнгөөр хийж болдгүй зүйл гэж байдаггүй юм. Хэрвээ байх юм бол мөнгө чинь дутуу байна гэсэн үг. Ойлгов уу? Гээд үлдсэн хугацаанд мөнгөө бүрэн төлөхийг бас шатаар алхаж байхыг тушаагаад цааш яван одлоо. Дүрс шилжихэд Юмигийн тухай шижиг авсан Живон интернетээс түүний тухай судлан хайж байв. Живон оюутан байх үеийн дурсамжаа бодон Юмиг Америк явна гээд үдэлтийн уулзалт хийж байсан үйл төр очоод гарлаа. Дурсамжаараа аясны дараа тэрбээр сургууль дээрээ очисон байх ба тухайн үед уран зургийн ангид элсэн оюутнуудын мэдээллээс Юмигийн тухай хайж үзэхэд ямар ч мэдээлэл байсангүй.
Дараагаар нь оюутан байхдаа түрээсэлдэг байсан байрны эзнийг хайж очдог. Байрныхаа эзнийг олон таньж тэр хоёр түр ярилцахаар дотогш орцгоолоо. Юмигийн тухай асуухад тухайн үед өрөөнөөсөө гарахдаа 2 сарын төлбөрөө төлөлгүй тэр чигтээ зугтсан ба хамаг хувц сунар бүх юмаа хിവэр нь замбраагүй орхиод явсан. Үүний дараа Юмигийн гэрийнхнийг хайж очин мөнгө олж авсан гэж өгүүлнэ. Тэгээд Живон байрны эзнээс Юмигийн хаягийг мэдэж аван явлаа. Яг энэ цаг үед шатаар зузан алхах Юмигийн толгойд Анагийн хэлсэн үгс байн байн бодогдоно. Үүний дараа Живон ээлжид судалгаагаа хийж байх ба Ана профессорын 4 жил бэлдсэн тэтгэлэг цангийн тухай гэсэн мэдээлэл гарч ирдэг. Өмнө нь Юмиг өөрөө зуучилж оруулж байсан сургалтын газар руу очиж асууна. Захирал нь их олон хүүхэд гадаад явуулж байсан юм байна. Гэхдээ нэг юм нь Америкт сургалт төгссөн гэхэд дуудлага нь жоохон тэмхэн байсан шүү гэж хэлдэг. Орой болж Юми гишүүдийн эхнэрүүдийн утасны жагсаалтыг гарган сууна. Тэдгээр жагсаалтыг харан хин нь хинбэ хинтээ нь уулзах вэ тухайга бодож байлаа. Цаг хугацаач зогсолтгүй явдгийн адилаар 2017 он боллоо. Энэ үед Живон Юмигийн хуучин гэрлөө очихоор таксинд сууна. Тэгээд Кангвондо Хэнчон руу очие гэж очих газраа хэлэхэд таксины жолооч тэр газар одоо бүхэлдээ метроны зогсоол болсон шүү дээ. Очоод зүгээр л хоосон газар байгаа гэж хэлв. Живон тэгвэл тэнд бизнес эрхэлдэг байсан хүмүүс хаашаа явсан болоо гэж асуухад азаар таксины жолооч тэдгэрийг хаашаа шилжсэнийг мэдэж тааран тэд замдаа гарлаа. Нөгөө хэсэгт Юми их л сайхан ааштай уцаар ирэн бас нэгэн гишүүний игнэртэй уулзалт товлж байв. Тэрээр уулзалтаа дуусхан гарч ирэхэд уламжлалт ёсоор баян эзэгтэй туслах Юмигийн машин руу мөнгө хийлээ. Ингээд тэрээр учраа олон яаж мөнгө олох аргаа мэдсэн байв. Харин яг энэ цаг үед Живон Юмигийн аав ээжийн ажилуулдаг байсан хувцсны газрыг сургалан явна. Нэгэн хоолны газар орж ирэн хоол идэх далимдаа эзэн эмэгтэйгээс Юми болон тэдний гэрийнхний тухай асуухад эзэн эмэгтэй мэдэж тааран Юмиг Америкт байгаа шүү дээ гэж хэлдэг. Үүний дараагаар Живон Юмигийн ахлах ангийн багшийг олж уулзан асуухад их хөөрхөн охин байсан. Даанч багштайгаа үерхэд сургуулаасаа хөөгдөөд сөөвл явсан гэж сонссон. Тэгээд нэг шөнө манай гэрт орж ирээд учир зүггүй уйлж байгаад гарч явсан. Тэрнээс хойш Юмиг харалгүй их удаж байна гэж хэлдэг. Уг яриаг таслан Живоны даргаас нь дуудлага ирээд орой 7 цагт Юмигийн нөхөр болох жихүүнтэй уулзаарай гэж дарган тушаадаг ба Живон ажлаар хөдөө ирсэн байна амжихгүй байх гэдгээ хэлэхэд ажлаа мундаг хийж байгаа чинь сайн ч чамааг энэ ажилд оруулж гисэн хүнтэй уулзах хэрэгтэй шүү гэж хэлээд тасалдаг. Юмигийн гуйлтаар жихүүнд хүнийг арын хаалгаар оруулж өгснийг Живон даанч мэдээгүй байгаа нь харагдана. Дүрс шилжихэд Ана ээжтэйгээ салсан нөхөр охин хоёроо досохоор онгоцны буудал дээр ирсэн байх ба ээж нь Анаг нөхөртөөгөө ярилцаад дахин нэг амьдраад үзгийж зөвлөнө. Даанч Ана үүнийг хүлээж авсангүй. Надад зөвхөн охин минь байхад л болно гэж хэлэн аль хэдийн шийдсэн байгаа нь харагддаг. Тэгээд Ана охиноо олж харангүйж очоод тэрч чаван сансан сэтгэлээ хэлнэ. Явахтаа нөхөрлүүгээ харан чи бит хоёр юм болохоор хизээч таардаггүй гэж хэлээд явлаа. Ээж нь ч араас нь ачаа барааг нь аван үлдэнэ. Оройны 7 цаг болон Живон жихүүнтэй уулзахаар ирсэн байлаа. Жихүүн түүнтэй уулзахаар дуудуулсан гол зорилго нь түүнд нэг том хаус бэлгэлэн өөрийнхөө талын сэтгүүлч болгох зорилготой байлаа. Живон үүнийг нь эсэргүүцэн хэлэхэд жихүүн ч жоохон гайхаж байснаа. Цаашдаа чи иймэрхүү байвал энэ байр суурин дээр удаан тогтохгүй шүү. Боломжийг атгаж аавна гэдэг чинь өөрөө чадвар. Яг л манай эхнэр Ана шиг гэж хэлв. Живон Ана ямар боломж атгасан юм бэ гэж асуухад надтай хурам хийсэн шүү дээ гэж хариулах нь тэр. Живон ч түүнийг ямар хүн бэ гэдгийг мэдэн жигшнүү гэлтэй харагдана. Үзэгдэл шилжихэд Юми машинаасаа буун хид хідэн уулзалтуудаас олж цуглуулсан мөнгөө машиныхаа арын багажинд цүнхэнд бөөгнүүлсэн байлаа. Нөгөө талд Живон ажил дээрээ байх ба түүний ажил дээр нь хүртэл нөгөө хаусныхаа материалыг аваачаа тавьчихсан. Хилж байсан зэвүүн үгнүүдээ хүртэл цаасан дээр бичээд наачсан байгаа нь түүнд дарам тулж байв. Тэгээд Жимэлээ шалгатал Америкийн их сургуулиас асуугаад орхисон Юмигийн сургуулийн гэрчлэгээ ирсэн байх бөгөөд сургалтын газраас авсан гэрчлэгээтэй харьцуулж харан ямар нэгэн зүйлийг тунгаан бодно гэлтэй. Яг энэ үед Ана охиноо ирсэнд ихэд баярлан их хүн болсон юм хойно охиндоо хэрэгтэй зүйл аван дэлгүүрхэсч байлаа. Маргааш түүний охины төрсөн өдөр бөгөөд торт захиалан гарав. Үзэгдэл шилжихэд Юми жихүүн хоёр сонгуулийн байранд ирсэн байгаа нь дуйлан шуугантай харагдана. Хотын даргын сонгуулийн хариуг зарлахад жихүүн ялалт байгуулжээ.
Бүгд түүнд баяр хүргэн Юми ч хүссэн хүсээгүй хүчээр шахуу инээж зохиолын дагуу эндэр дээр гарч түүнд цэцэг өгнө. Нөгөө талд Ана алдсан мүзээ дээрээ хүн хүлээнүү гэлтэй цаг харан сууж байв. Жихүүн ч хожлын баяраа тэмдэглээд ямар ч сөхөөгүй байгаа нь харагдана. Туслах нь Юмиг шөнийн 3 цагт гэрт нь хүргэж өгөөд явлаа. Туслахын хувьд цаг наргүй энэ ажил нь түүнийг ихэд ядраан лефтээр буух хэсэгхэн хугацаанд зөөрмөглөж орхижээ. Нөгөө талд ч бас ядарсан Юми шалан дээрээ шууд л хөвтөд өгөн тэр. Маргааш өглөөнч болж Юми шалан дээрээ сэрсэн харагдана. Харин жихүүний хувьд тэрбээр ус толгоогоо засуулан байх ба хотын дарга болсон түүнд бүгд л долгонон сүрдэцгээж байлаа. Үүний дараа Юми бас л ээлжилт уулзалтаа хийсээр л сууж байв. Иймэрхүү уулзалтанд тэрбээр худлаа инээмсэглэл сайхан ааш хоёроо хизээч мартаж болохгүй. Тэгээд баян эзэгтэй явхаар болсны дараа Юми дахин нэг уулзалтыг хүлээн сууна. Юми ууттай мөнгөрөөгээ харан "Яагаад ийм амархан юм болоо?" гэж өөртөө хэлнэ. Дараагийн уулзах хүн ч ирж Юмигийн царайны хувирал тэр дороо өөрчлөгдөх нь илхэн. Уулзалтуудаа амжилттай дуусгасан Юми ими сан орж ирэн энгийн үеийнхээсээ арай л их идчихлээ гэд им аван гарах гэж байтал мэдээгээр нөгөө Анагийн тавилгын музейн гараажт машин дотроо нэгэн 30 хэдтэй эмэгтэй нас барсан байдалтай олдлоо гэж мэдээлж байдаг. Үүний дундуур эмийн сан ч Юмиг танин "Та Ана профессор мөн биз дээ? Тантай зураг даруулж болох уу?" гэж хэлнэ. Юми энэ л хэмжээний хүмүүст аль хэдийн танигджээ. Тэрбээр дараа нь үйл явдлыг ажиглахаар тавилгын музейгээр албаар өнгөрөн явна. Юми ч битүүхэндээ Анагийн болов гэж бодож байлаа. Гэртээ ирэн гаражтаа машинаа тавьчихад цааш гэрлүүган орохдоо шатаар биш лефтний товчлуурыг дарах нь тэр. Энэ үйлдэлээрээ тэрбээр Анаг байхгүй болсон гэдэгт бат итгэсэн бололтой. 5 дугаар хэсэг. Юми гэртээ орж ирэн тавилгын музей дээр болсон хүн амны хэргийн тухай интернетээс дэлгэрэнгүй судалж байлаа. Хайлтаас олдсон мэдээлэл дээр 30 хэдтэй эмэгтэй гэж гарч гэлсэн байх нь Анагийн овогтой яг таарч байв. Юми Анагийн хэлж байсан үгнүүдийг санан яавч түүнийг амиа хорлох учиргүй дэ хэмээн бодон сууна. Тэгээд байж байтал жихүүн орж ирэн уулзлан дээр сууж байхдаа Юмиг хэл үггүй гараад алга болсонд гундууцсан. Шууд л ажилласаа гар гэж тушаадаг. Юми дургуутсах боловч яач ч чадалгүй. Тэр хоёр ам морийн жихүүнч тушаад гараа тушаагаад тэрбээр өрөөнөөс гарлаа. Энэ үед Живон ажлынхаа газрын хүнтэй хоол идэн сууж байв. Живон ч Юмиг судалгаараа судлан толгоогоо гашилгаж буугаа хэлтэл. Дараага нь мөнгө байвал дипломыг ч худалдаж авна гэсэн утгатай зүйл ярмагц. Живон нэрээ тийшүү гэж бодон түүний бодоогүйг бодогдууснуу гэлтэй харагдана. Үзэгдэж шилжихэд Юми тэтгэлэг цангийнхаа тухай эндэр дээр гарan үг хэлж байв. Мэдээж энэ үйл ажиллагааг жихүүний төлөвлөгөөний доор зохион байгуулж байгаа нь ойлгомжтой. Тэгж байж жихүүн өөрийгөө ард түмэнд сайн хүн шиг харагдуулж чадна. Үүний дараагаар жихүүн өөрийн мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байх ба яг л Монголын улс төр шиг худлаа амлаж байх нь нэг л танил дотно. Хүмүүс ч бүр уухаалан дэмжихэд тэрбээр цаашлаад сүгдэн мөргөж харагдана. Дүрс солигдоход Живон хаанаас ч юм бэ Америкт Анатай сурдаг байсан ангийнх нь охиныг олж уцаар ярина. Анагийн тухай асуухад жинхэнэ Анач бас диплома худалдаж авсныг мэдэж авдаг. Энэ үед Юми хичээлээ зааж байх ба хичээлээ дуусгаад өрөөндөө орж иртэл жихүүн аль хэдийн өмнөөс нь халагдах хүслийг явуулсан байх бөгөөд түүнээр гарын үсэг зурулахаар бичиг оруулж өгөв. Юми ч жихүүний утсан хүүгэлдэй шиг байдаг болохоор уг бичгэнд Ана хэмээн гарын үсгээ зурж орхино. Нөгөө талд Живон Анаг бас судлахаар түүний амиа алдсан музей дээр ирсэн байлаа. Дүрс шилжихэд Юми туслахтайгаа хоолнд орох бөгөөд тэрбээр түүнд амжилтлан нэг зүйлийг захих нь тэр. Өмнө нь халагдсан жихүүний жолооч байсан Ким жолоочийг мэднэ биз дээ? Тийм ээ, Ким жолоочийг мэднэ. Утасныхаа дугаарыг сольсон байсан. Тэр хүний гэрээ ангийг олоод өгөөч. Миний даалгасан ажлыг гадагшин задруулахгүй байвал сайн байх шүү. За ойлголоо эзэгтэй. Тэгээд бас жихүүний муухай хандсан хүмүүс гээд хажиргалтайгаар халагдсан хүмүүс зөндөө байгаа биз дээ. Тэр хүмүүсийн листийг гаргаад аваад ир. Чуу туслахаа би танд итгэж болно эзэгтэй. Болно эзэгтэй. Баярлаа. Хоолоо эзэгэй. Гээд тэр хоёрын яриа өндөрлөв. Орой болоход жихүүн ерөнхий сайдтай уулзаж танилцахаар хүлээн сууна. Хэр баргийн хүнд ёсолж доор нь ордгүй тэрбээр энэ удаад их л долгоноор харагдана. Үүнээс үзэхэд улс төр гэдэг бие биентэйгээ холбоо сүлбэтэй байж нөлөө бүхий хүмүүсийг танино гэдэг хамгийн чухал.
Энэ үед Юми машиныхаа арын багажнаас юмаа авахдаа нөгөө маш их бэлэн мөнгөтэй цүнхээ харан цааш түлхэн халахлана. Юми гэртээ орохоор явж байтал Анагийн ээж охин хоёр лефт хүлээн зогсож байлаа. Анагийн ээж гунигтайгаар уцаар ярих ба тэдний яриаг хальт сонсоход Ана охиныхоо төрсөн өдрөөр амь насаа алдсан. Охин нь солонгос хэл мэддгүй болохоор ээж нь нас орсныг одоо хүртэл мэдээгүй байгаа тухай ярьж байлаа. Уг яриаг сонссон Юми Анаг охинтой байсныг мэдээд түүний сэтгэл санаа нэг сонирн болж шууд шатруугийн өөрөө буруутай мэт санагдан гимшнөө гэлтэй. Маргааш нь Живон Анагийн амь насны хэрэгээр цагдаагаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл асууж байлаа. Анаг өөрөө амиа хорлсон гэх ба мөрдөгчийн ярианаас үзэхэд өөр илүү с ิจ гтэй зүйл их байсан ч тэдгэрийг нэх тоогоогүй байгаа харагдана. Дараа өдөр нь Юмигийн нүдэн дээр жихүүнд зодуулж халагдсан Ким Жолочийн гэрийг олж ирсэн байлаа. Юми дотог шорон Ким Жолочоос жихүүнд хамгийн удаан ажилласан хүн бол та. Түүний IT-ийн компаниас учир битүүлгээр гинт халагдсан хүмүүс жихүүний хууль бус үйлдэлүүд гээд энэ бүгдийг та мэдэж байгаа биз дээ гэж хэлэн Ким Жолочоос асуухад би нууцын гэрээнд гарын үсэг зураад мөнгө хүртэл авчихсан болохоор хариулж чадахгүй гэх ба та яагаад үүний тухай мэдэх гээд байдаг вүлээ гэж асуудаг. Хариуд нь Юми ийм хүн хотын дарга болж болохгүй биз дээ гээд Ким Жолочийг эргэлзэхэд хүргэдэг. Живон Юмигийн тухай угах тусам учир битүүлэг зүйлс улмал их гарч ирэн тэдгээрийн учрыг олох гэж шүнжин сууж юм бодох нь харагдана. Нөгөө хэсэгт жихүүн ажлынхаа хамтрагчтай виски уун сунгаа эрх мэдлээ уруулан ашиглан яаж өөрт ашигтай байх талаар ярин сууна. Уг ярианаас үзэхэд жихүүний өөрийн ажил нь болж байвал бусад ард иргэд яах нь үнэндээ хамаагүй байлаа. Юми ч жихүүний зохион байгуулалттай хандивынхаа ажлаар түүний бохир мөнгөний жаахан хэсгийг ийш тийш нь хандивлан зураг бичлэгээн татуулан байна. Тэд ажлаа дуусхан гэрийнхаа гаражид ирсэн байх ба ядарсан Юми урамгүйхан машиныхаа цонхоор чиртэн сууна. Туслах нь түүний даалгасан ажлыг флашаар өгөхөд Юми флашыг аван туслахаасаа энэ ажлын юу нь хэцүү байдаг вэ гэж асуудаг. Туслах нь эцдийн ааш зан хамгийн хэцүү гэж хэлэхэд Юми би ч гэсэн наад мэдрэмжийг чи мэднэ. Тэдний ааш занд тааруулж тэдний айсыг харж хөдлөх. Тэр үед надад их л муухай мэдрэмж төрдөг байсан нь санагдаж байна. Гэхэд туслах нь ихэд гайхан та яаж мэдэж байгаа юм бэ гэж асуудаг. Юми хинт ч хэлж байгаагүй нууцаа туслахтаа задлнуу гэлтэй. Гэхдээ даанч туслах нь түүний яриаг сайн ойлгосонгүй байгаа нь харагдана. Юми мэдээж хизээч ойлгохгүйг нь мэдээд хэлсэн нь ойлгомжтой. Хотын дарга болсон жихүүн гудамжаар яван энгийн иргэдтэйгээ уулзаж байлаа. Юми ч мөн адил ард нь сүүдэр мэт дагуулдан явна. Иргэдийн хандлагаас үзэхэд жихүүн ч ард иргэдийнхээ дунд нэлээд сайн нэртэй бололтой. Уг үйл явдлын дараа Живон ажил дээр ирэхэд энд тэндгүй утас дуграад сэтгүүлчид маш завгүй байлаа. Живон юу болсныг ахлахаасаа асуухад ахлах нь жихүүн эхнэр бас нууц хүүтэй байж тэр хоёр нь Америкт байдаг гэж байна. Гэхдээ зэрэгцэн баг хариуцсан дарга нь орж ирэн өмнөх мэдээлэлээ болоод энэ мэдээллийг шууд хэвлэхийг даалгана. Нөгөө талд жихүүн өөрийнх нь тухай гараад байгаа цурхлаас болж нэлээд стресстэх ба ажилчдаа игнэн зогсоон загнаж байх бөгөөд туслахуудын царайны хувирлыг харахад түүнээс нэлээд айж имээсэн байгаа нь харагдана. Үүнээс үзэхэд тэр ямар амар хүн бэ гэдг нь тод байлаа. Яг энэ цаг үед Живон ахлахтайгаа сууж байх бөгөөд ахлах нь түүнд жихүүн чамд нэг үл хөдлөх хөрөнгө санал болгосон гэвчтэй. Яагаад чи тэрийг аваагүй юм бэ гэхэд зүгээр л авмааргүй байсан. Минийх биш юм шиг санагдаад би бол зоригтой иргэн шүү гэхэд ахлах нь инээмсэглэн. Тэгээд телевизэр хартал нэг кино гарч байх бөгөөд нэг инээдтэй зүйл нь жихүүний дээр Живонд хэлсэн зөвөн үгс нь энэ киноноос сэдвэлсэн байх нь тэр. Тэр хоёр утсаа харахад жихүүний тухай мэдээлэл хайлтын номер 1-ээр гарч ирж байгааг ажиглана. Үүнтэй зэрэгцэн Юми бас үүнийг харан сууж байх ба түүний нүдэрээ инээмсэглэхийг харахад тэрээр уг мэдээллийг задруулсан хүн байх бололтой. Хаалга онгойн туслах нь орж ирэн түүнийг жихүүн дуудууллаа гэж дамжуулна. Юми жихүүн дээр орж ирэхэд маргааш өглөөний мэдээгээр энэ цуу яриаг баталгаагүй хуурамч гүтгэлэг гэж зацах болно. Тийм болохоор чи гадуурх ажлаа хийх шаардлагагүй гэртээ хэд хоног бүг гэж хэлв. Тэгээд гинт жихүүн чи дахиад Юми руу амьдрах бодол алгуу гэж пал хийдэл асууж орхино. Юми ч гайхан чи Анатай уулзсан юм уу гэхэд тэр галзуу хүүхэн надаас айлгүйгээр өөрөө эхэлж залгасан гихэн тэр. Үүнийг сонссон Юми яг үнэндээ Ана амиа хорлоогүй жихүүн түүнийг алуулсан гэдгийг мэдээд шоконд орж орхилоо.
Жихүүн түн рүү аимшигтайгаар инээмсэглэн явсны дараа Юми нулимсай барьж ядан үлдэнэ. Юми ч гашуун үннийг мэдээд машинда шүн болтос суусан байх ба зүүрмэглэж орхисон байв. Гэтэл гаднаас хэн нэгэн Юми гэж дуудах нь сонсогдоно. Дуудсан зүг рүү харахад Ана цааш харан сууж байв. Намайг баг байхад томчууд гүнжтэй адилхан гээд Анасташа гэж дууддаг байсан. Тэгээд миний хоёр дахь нэр товчоор Ана гэдэг болсон. Над шиг амьдарч үзэх ямар байсан? Гоё байсан уу? Миний хулгайсан зүйлс бүгд хуурамч байсан. Тийм болохоор чи Анагаар амьдрах гэж намайг алсан юм уу? Тийм үү? Би чамайг халаагүй. Үгүй гинэ. Аль хэдийн ингээд уйлах хэрэггүй дээ. Одооноос эхлээд там байх болно. Манай Ана яанда. Амьд үлмээр байгаа бол азтай байх хэрэгтэй дээ. Уг сэрдэхийн зүүдний дараа Юми гадаа тамхи татан зогсно. Тэрбээр өөртөө хүсэж байсан зүйлээ авах юм бол ойлгодог. Би яг үүнийг хүсэж байсан уу гэдгээ. Ингэж бодон тэрбээр нэгэн хуучин байрны гадаа ирсэн байлаа. Тэгээд дотогш орон хонхыг нь ч даран хаалгыг нь ч зохин их л яруу байгаагаа илтгэнэ. Хаалганы цаанаас хинбэ гэхэд Живоно би байна, Юми байна гэж хариулан Живоны гэрээг зорин очжээ. Төгсгөлийн 6 дугаар хэсэг. Жихүүн сонгуулийн сурталчилгаагаар ард иргэдийг уриалан үгээ хэлнэ. Өмнөх орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан Жихүүн энэ удаадаа бүр Сөүлийн хотын дарагт хүчээ үзэж буйн энэ байлаа. Тэд ард иргэдийн нүдэнд гаднаа инээн аз жаргалтай гэр бүл шиг харагдах боловч яг бодит байдал дээр Юми бол Жихүүний эхнэр нэртэй ажилтан юм. Өдөржингөө өндөр өсгийдтэр яван ядарсан Юми дуртай дургүй байх ба Жихүүн түүнийг дагуулan дахин нэг уулзалт руу явна. Энэ үед Живон ажлынхантайгаа хоол идэнгээ Жихүүний сонгуулийн сурталчилгааг харж байх ба анхлах нь маргааш Юмигээс ярилцлага авахар цаг товсон байв. Тэгээд Живоноос чи яагаад Анагийн тухай нийтлэл бичдэг юм бэ гэж асуухад Юмигийн нууцыг мэддэг Живон сайн мэддэг болохоор бичдэг юмаа гэж хариулна. Нөгөө талд Жихүүн Юми хоёр уулзалт хийх газраа ирсэн байлаа. Өрөөнд тэр хоёр л байх бөгөөд Юми Жихүүнд хандан чифт хоёр хорим хийхэд тэр нэг хүү нэг л с ิจ гтэй санагдаад байсан. Судлаад үзсэн чинь тэр чиний хүү юм бэлээ. Тэгээд бас болоогүй өмнөх эхнэр чинь төрөөг уу цээж яваад үгсэн гэж сонссон гэж хэлэн Юми Жихүүнийг өмнөх эхнэрийнх нь өгүүлдэж бас сэжиглэж эхэлнэ. Жихүүн түүн рүү харан жинхэнэ Ана өгсөн болохоор одоо чамд айх зүйл алгуу гэж хэлэнгээ. Би тэр галзуу хүүхнээс болж ямар их ядарсныг чи мэдхүү. Гэх бөгөөд өөрийнх нь тухай судалсан Юмид уурсан шууд л босч ирэн түүнийг боож авах нь тэр. Юмигийн ч амьсгал богдон үххийн даваан дээр ирэх бөгөөд яг л тэр үед Жихүүн нэг юм түүнийг тавьдаг. Үүнтэй ч зэрэгцэн хаалга тогшиж уулзалт хийх хүмүүс ирсэн байлаа. Жихүүн Юмиг санал дээр суулгаад чихэнд нь сайн байцгаая гэж шивнэнэ. Уулзах хүмүүс ч орж ирэх бөгөөд Жихүүнээс өгтлээ айсан Юми тэр дорхноод нулимсай арчин энгийн хэвэндээ орно. Нөгөө төөгөр сонгуулгээд сонин мэдээнд хэвлэгдэн Юмиг харан таньж мэддэг хүмүүс нь нэг нэгээрээ гарч ирж байлаа. Юми нөгөө ярилцлага өгч байх бөгөөд Жихүүний цаасан дээр бэлдэж бичүүлсэн үгсийг цээжлэн хэлэх нь тодхон. Нөгөө талд Жихүүн туслахтайгаа машинд явж байх ба туслах нь түүнд хандан 교수님께서 돈을 좀 받으신 것 같습니다. 누구한테? 뭐야? 이소연, 이보람, 한지혜. 이게 얼마야 이거? 현재 파악된 것만 27억 원 정도 됩니다. Гэх бөгөөд Жихүүн ч бүр гайхсан харагдана. Юми Анагийн нэгсэн 3 тэрбумыг төлөх гээд баахан хүмүүстэй уулзаад мөнгө аваад яваад байсан нь зүгээр ч нэг өгсөн мөнгө биш байх бололтой.
Удахгүй жихүүний хувьд чухал сонгуул болох гэж байгаа болохоор тэрээр нэр цэвэр байхын тулд энэ асуудлыг бас л зохицуулах хэрэгтэй боллоо. Үзэгдэл шилжихэд ахлах нь Юмигийн туслахыг уртаа зогсоон загнаж байх ба. Хариуцсан эзэгтэйгээ яагаад юу хийгээд яваад байгааг нь мэдтгүй байна гэж үгээр идэн зэвүүцэн. Орой болоход Юми асрамжийн газар байгаа ээжигээ эргэж очдог. Ээжтэйгээ ярилцахад ээж нь бас л түүнийг таньдаггүй. Тэгээд Юмид хандан манай охин Америкт байдаг юм л да. Захиа бичээд өгөөч гэх ба би хэлгүй болохоор охинтойгоо уцаар ярьж чаддгүй гэж хэлнэ. Юми юу гэж бичиж өгөх вэ гэж асуухад ээж нь Юмигээ маш их санаж байна гэж хэлдэг. Үүнийг сонссон Юми нүдэндээ нулимс мэлтэлцүүлэн суух нь тун хөөрхилэлтэй. Үзэгдэл шилжихэд Живон гэртээ ширээнийхэн ард бодол болон сууна. Учир нь гэвэл тэрээр Юмитэй уулзсан болохоор. Тэр өдөр Юми үүрээр Живоны гэрээг зорж очсон нь бүх үннээ илчлэхээр ирсэн нь энэ байжээ. Хаанаас ахуулаад ярих хэрэгтэй юм бол доо. Юми Ана болсон яриа. Бүгдийг мэдэж байсан байх нэ. Анхандаа их эвгүй байсан ч одоо ерөнхийдөө цэгцэрч гисэн. Яагаад тэгсэн бэ? Хар гэрийн амьдрал хэцүүгээд бүгд чам шиг амьдрдгүй штэ. Хичээсэн боловч болоогүй. Бас Ана татаархсан. Чи одоогийн байдлаар нийгэмд нөлөө бүхий хүн болохоор чиний тухай энэ бүхнийг би нийтлэхээр шийдсэн. Өмнө нь баригдчихгүй гэж айдаг байсан боловч одоо бол тэхгүй. Та миний тухай мэдээ гэж бичээд цагдаад ч бас бүгдийг мэдгдээрээ. Ана амиа хорлоогүй. Жихүүний өмнөх ихнэрч бас золгүй явдлаар өнгөрөөгүй. Энэ флаш дотор жихүүний компани хууль бус үйлдэлүүд хахуул гээд маш олон материалууд байгаа. Ана болон түүний өмнөх эхнэрийн хүн амны хэргийн тухай мэдээллүүд ч бас байгаа. Би жихүүний нууц хүү болон хуурамч диплом хоёрын тухай мэдээлэл задруулсан боловч яаж чадаагүй жихүүнд баригдчихсан. Тэр мэдээллийг чи задруулсан байсан юм уу? Тийм ээ. Наад мэдээллүүдээ яг сонгуулийн өмнө задруулвал зүгээр байна. Бүх нууц баригдах юм бол давж гарахад хэцүү байх болно доо. Би одоо хангалттай бэлэн болсон. Би ингэж нурж унах гэж энэ хүртэл ирсэн юм шиг байна. Гэхдээ та битгий санаа зовдоо. Би өөрөө мэдээд амьд гарах болно. Гэж Живон болон Юми хоёр өмнө нь ярилцсан байх нь тэр. Үүний дараа Юми туслахтайгаа ярин суух ба өнөөдрөөс ахуулаад түүнийг халагдсан гэдгийг хэлдэг. Маргааш орой Юми жихүүнийг мэдээгүй байхад бүгдийг цагдаад мэдэгдэх бөгөөд туслахаа үүнд хамааралгүй болохын тулд халан өөрийнхөө замаар яв гэж хэлнэ. Гэтэл туслах нь түүнд таныг хинч байсан би таны хажууд эцсийн хүртэл байх болно гэж хэлдэг. Үүний дараагаар жихүүний хүсэн хүлээсэн сонгуулийн хариуг зарлах үе эхэллээ. Юмигийн утсанд ээжээс нь дуудлага ирэх ба совилагч ээжийнх нь утсаар ярин ээж нь таныг хайгаад байна. Ямар ч байсан удаан тэсэхгүй юм шиг байна шүү. Хурдан ирэх боломжтой юу гэж асуудаг. Энэ гонигтай мэдээтэй зэрэгцэн жихүүнч сонгуульдаа ялах нь тэр. Сэтгэл санаа нь бүр хачин болчихсон байгаа Юмиг жихүүн тэрвэрэн босгоно. Живон ч Юмигийн төлөвлөгөөний дагуу цаг харан суух ба тэд хамтдаа жихүүн болон Ана гээд ер нь бүгдийг л илчлэхээр төлөвсөн энэ байлаа. Юмигээс ч түүнд мессеж ирэх бөгөөд жихүүн маргааш өглөөний Америк явах онгоцонд сувал тэр үед боломж олдно гэж бичсэн байв. Живон ч хойд өрөөлөө орж хүмүүсээс нуцаар уцаар ярина. Тэрээр Юмигийн даалгаснаар бүгдийг цагтаад мэдэгдэнэ. Нөгөө талд ялалтандаа сэтгэл хангалуун байгаа жихүүн гэртээ ирсэн байгаа нь харагдана. Тэгээд Юмиг дагуулan орох гэхэд Юми нэг л хөдөлж өгсөнгүй. Юми жихүүн тандан ээжийнх нь би муу байгаа, яг одоо очих хэрэгтэй байгаагаа хэлдэг. Гэтэл жихүүн түүний зовлонгаар дайжигнах нь үнэхээр хүн чанаргүйг нь илтгэх ба маргааш өглөө тэд хамтдаа Америк явах болохоор Юмиг лифт рүү хүчээр оруулан оронд нь өөрийнхөө хүмүүсийг ээж рүү нь явуулахаар уцаар ярьдаг. Маргааш өглөө тэд дуйлан шуугантайгаар Америк нисэх онгоцонд сууцгаана. Юми нэг л зовиртой суух ба түүнд дуудлага ирэн ээж нь нас барсныг хэлдэг. Ингээд Юмигийн хувьд бүх зүйл өнгөрчээ. Тэрээр аавыгаа алдахдаа ч очиж чадаагүй. Энэ удаад бас ээжигээ алдахдаа ч очиж чадсангүй. Өдийг хүртэл Юмигийн ингэж амьдарсан утга учир яг юу байсныг тэр өөрөө ч үл мэднэ. Үүний дараагаар тэд Америкта буусан байх ба түрээсийн газар машин түрээслэхээр хүлээн зогсоно.
Америкийн хурдны зам дээр тэд машинаа унан явцгаах ба Юми нууцаар уцаа шагаан Живоноос мессеж хүлээгээстэй. Тэгээд нэг юм мессеж ирэх ба шалгалт хийхээр болсон боловч дээрээс нэг л болж өгөхгүй байна. Шүүхийн шинжилгээгээр ороод аль хэдийн 14 цаг өнгөрцөн байхад одоо хүртэл явуулахгүй байна гэсэн утгатай мессеж ирсэн байлаа. Нөгөө талд ч Живон шүүх шинжилгээгээс хариу хүлээн сууна. Жихүүн Юми хоёр ч хурдны зам дээр тоос татуулан давхина. Одоо юу ч алдсан ч түүнд хамаагүй болсон Юмигийн толгойд нэгэн бодол байн зэрсхийн орж ирнэ. Тэгээд байж байтал урд нь нэгэн амтан гарч ирэн тэд замаас гарan өрүүл алдлаа. Яг л энэ үед Юми карданыг татаж орхих ба тэд шам мөргөн осолдов. Ослын дараа Юми машинаас гарч ирэх бөгөөд жихүүнийг харахад тэрээр ухаангүй байгаа харагдана. Тэгээд Юми түүний карманаас гадаад паспортаа хайн авах ба энэ үед ч жихүүн сэрж таарлаа. Юми ч хамгийн түрүүнд цүнхнээсээ уцаа гаргаж ирэн Живоноос дахин мессеж ирсэн үгүйг шалгахаар сүлжээ хайн явна. Жихүүн ч хөдлөх боломжгүйгээр машиныхаа өрөөлд гацаж орхижээ. Тэрээр Юмиг дуудан хашгирах ба нөгөө талд ч Юмигийн утсанд сүлжээ орж ирэн мессеж ирэх бөгөөд Живоноос ирсэн мессеж дээр Юми шүүхтг нь худлаа юм шиг байна. Оройтойгоо байгаа дээр өөр арга хай гэсэн байв. Уг мессежийг уншсан Юмигийн урам угарах ба тэрээр нэгэн зүйлийг бодож байлаа. Нөгөө талд тэдний илчлэлт нь бүтлгүйтсэн Живон амиа хорлохоор цонхон дээр гарч зогссон байгаа нь харагдана. Тэгээд Юми цүнхнээсээ жожгоолох гаргаж ирэн сэлгэн алчуураа цүнхтэйгээ шатаах ба түүний сэтгэл хөдлөл дотор гомдол цөхрөл бүхэл юм давхцаж байлаа. Юми машинд байгаа жихүүнийг чиглэн шатаж буй цүнхээ тэр чигээр нь шидэж орхилоо. Юми цааш ганцаар алхах ба тэрээр шийдсэн зүйлээ шууд л хийдэг. Энэ олон жилийн хугацаанд хизээж гаргаж байгаагүй сэтгэл хөдлөлөө сая нэг гаргана уу гэлтэй. Хүн гэдэг амьтан зөвхөн өөрөө л үзэх өдрийн тэмдэглэлтэй хүртэл худлаа зөөлс бичдэг. Хэрвээ хизээ нэгэн цагт тэдний булхаа илчлэгдэхэд тэд хизээж уучлалт гуйдаггүй. Эсэргээрээ зүгээр л тайлбарыг л тавьдаг. Цаг хугацаа ч урсан өнгөрсөөр 2018 он болж Живон ч сэтгүүлчийн ажлыг хийн энгийнээрээ амьдарч байгаа нь харагдана. 2020 он болоход Юми харин хаана юу хийж яваа бол тэрээр тухайн ослын дараагаас Америкта тэр чигтээ үлдэн өглөө досгонд ганцаар амьдрахыг сонгосон байлаа. Энэ хүртэл бичлэгээ маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Нэг бичлэгийг эдитэлж оруулах гэж маш их зүйл болдог болохоор та бүхэн маань хөдөлмөрийн минь үнэлээд лайк, subscribe итгэхдээ дараарай. Баяртай үзэгчдээ.